Урамлын навч цэцэг, жимс, иш зэрэг хэсгийг халуун усанд хандлах хамгийн дээд температур нь 80 градус байвал эмт чанараа хамгийн бага алдна гэж үздэг. Ингэж 30-аас 40 минут хандалж тавьсны дараа уудаг. Тиймээс яг 80 градусын халуун ус бэлтгэхэд галтгооны дижитал термометр тохиромжтой. Мөн үүний тусламжтайгаар буцалгаж байгаа хоолны доторх градусыг хэмжинэ. Дээр үед тогоосноор хоолоо гаднаас нь харж болсон эсхийг нь багцаалдаг байж. Шинэ термометр гарч. Үүний ган хушууг хоолндоо дүрээд хэдхэн секундын дараа температурыг нь мэдэх болно. За энэ дижитал термометр хасах 50-аас нэмэх 300 градусыг хэмждэг юм байна. Энэ таглаан байна. Цамцны карманаасаа зүүж болно, үлгэж ч болох юм байна. Энд батарей байна. Батарейг нь зөв харуулж хийгээрэй. Энэ асааж унтраах товч. Хэрэв та хэмжилтээ хийгээд унтраахаа мартсан бол 10 секундын дараа өөрөө аяндаа унтрах болно. Энэ Цельс эсвэл Фаренгейтийн градусыг сонгоно. Цельс дээр нь 50. Энэ саяын хэмжсэн температурыг санаж байх товч. Энэ товч саяын хэмжилтүүдийн хамгийн дээд ба хамгийн доод температурыг заана. За би үүнийг бусламгай халуун усанд хий. Дүрээд гаргаад харахад 95 градус байна. Хөргөшнөөс яавлаг гаргаж ирээд хэмжиж байна. 12 градус. Одоо бэлгийн чигний доторх температурыг хэмжээ. Температур нь өсөөр 47 градус боллоо. Одоо би эндээс нь бүлээн гараар байхад температур өсөж байна уу гэдгийг шалгамаар санагдлаа. Өсөхгүй байна. Харин үзүүрээс нь байхад хэдхэн секундэд өслөө. Тэгэхээр үзүүр хэсэгтээ халуун хэмждэг юм байна. Мөн энэ термометрийг олон янзын зориулалтаар ашиглаж болох нэ. Талх нарийн боов шарж байхад температур хэмжих нь давсалж консервлох үед, варен соус чанж байхдаа, хөдөө аж ахуйд, лабораторид, хүнсний үйлдвэрт, химийн үйлдвэрт, бетон, асфальт, битум үйлдвэрлэхэд, бусад үйлдвэрт, агааржуулах, дулааны шугам шүлжээнд, пивний үйлдвэрт, спиртний үйлдвэрт хөрөгч хөлдөөгчний температурыг хэмжинэ.